Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд хүргэе. Гахалтай шинэ 7 хоног эхэлж байна. Бас манай хөтөлбөрт зарим шинэ зүйлсүүд бас нэмэгдэж байна. За тэгээд ямар шинэ зүйлүүд нэмэгдэж байгаа вэ манай Омын тайлбарлах бах те. Та бүхэн бас сая зарим нь харсан бах. За харж амжаагүй хэдд нь хэлэхэд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхээс 5 минутын өмнө бид чимээгүй цаг одоо юу хөө үгийг тунгаах боломжтой, залбирах боломжтой тийм цагийг гаргаж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр та Хермоны шүүдэр хөтөлбөр маань эхлэхээс өмнө 5 минутын өмнө лайв маань эхэлчихсэн байх болно. Тэр үед дэлгэцэн дээр тухайн өдрийн ишлэл харагдах болно. Та тэр ишлэлийг уншаад эзэн танд юу сануулж ийн тэр ишлэлийг одоо тунгааж бодоод эзний өмнө таны залбирах сонсогч таны тэр хувийн цаг байх болно. Тэгээд та энэ цагаар дамжуулаад бас богинохон хугацаанд тунгаах тэр цагуудыг гаргах боломжтой байгаа. Тэгээ үргэлжлүүлээд Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөртөөгөө та хамт байх болно гэсэн үг. Тэгэхээр эзэнтэй хамт өнгөрүүлэх цаг гэдэг нь чухал учраас бид нар бас та бүхнийгээ янз бүрийн байдлаар бас та бүхэндээ үйлчлэхийг бол хүсэж байна. Тиймээс та бүхэн бас бидэнтэй хамтдаа байгаад тусахгүй бас Хермоны шүүдрээр хэлэгдэж байгаа бас яригдж байгаа үгнээс авж байгаа ивэлүүдээ болон бас өөр босод одоо чимээгүй цаг юм уу те өөр хүмүүсээс сонсон манай Хермоны шүүдртэй холбоотой гэрчлэлүүдийг бас бид нартай хуваалцах боломжтой шүү. Тэгэлгүй яах вэ? За тэгээд энэ 7 хоног бид бас цуврал маягийн гэхдээ амьсны баярыг ухтаад бид нэр амьсны баяртай холбоотойгоор үгийн цаг маань явах болно. Тэгээ энэ талаар бас пастор маань илүү дэлгэрэнгүй биднэрт ярих болно. Амьсны баярын өдрүүд энэ 7 хоног бидний хувьд бол маш чухал 7 хоног байна. Тэгээд пасторууд бас онлайн сошиал үйлчлэл хийдэг пасторууд аль хэдийнэ Есүс Иерусалим хотод орсноос ахуулаад те одоо амьдралын сүүлийн 7 хоногт одоо хийсэн хүндрэлтний төлөө бидний төлөө хийсэн зүйлийн талаар цуврал номлоод яваад эхэлсэн байлээ. Харин бид нар бол бас мэдээж Омын бидний хувьд бол одоо өглөөнийхөө 5 номлолоор дамжуулаад тэр үйл явдлуудын дунд болж байсан зарим нэг зүйлүүдээр дамжуулаад бид нар анзаарч суралцах ёстой зүйлүүдийг товчхон хуваалцах болно. Тэгээ би та бүхнийг энэ 7 хоногт үнэхээр сүнслэг бас сүсэгтэй байгаасай гэж бол сүсэг гэдэг чинь тийм муу бас биш шүү те шашинлаг гээгүй шүү те. За тэгэхээр өнөөдрийн үгээс бас олон зүйлийг бүгд хамтдаа сурах хаа гэж бол бодож байна. Тэгээд бас ташрамд хэлэхэд бид нар нөгөө мэндсний баярт маш их ач холбогддог утга учир өгдөг. Гэхдээ төдийлөн амьсны баярыг бас яг тэдний чинээнд авч үздэг юм болов уу гэж бас бодогцсон. Яг охигдуулаад байдаг. Гэвч яг үүндээ хамгийн ач холбогдол өгсөй, хамгийн утга учиртай тийм баяр байгаа. Тэгэхээр амьсны баяр энэ 7 хоногийн турш та амьсны баярыг бодож, үүний утга учирыг тунгааж эзэн бидний төлөө юу хийсэн талаар бас дахин эргэж утга учиртайгаар бодосоо гэж бас уриалмаар санагдаж байна. Тэгээд энэ өглөө үнэхээр бас талархал дүүрэн шин зүйлсүүдээр эхэлж байна. Амен. Хамтдаа бүгдээ эзний өмнө ирээд түүнийг магтцгаая. Тэгээд эзэн бидний төлөө энэ хорвоод ирээд бидний төлөө амьдарч бас мөн бидний төлөө амиа өгсөн тэр гайхалтай нэгэн тэр бол магтаалыг авах хамгийн зохистой нэг юм шүү. Халелуя. Та түүнийг хамтдаа магтцгаая.
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бүгдээр өнөөдөр хамтдаа Матай номын 21-р бүлгийн 12-оос 17 дахь зүйлийг энд гардаг түүхээс бүгдээр хамтдаа товчхон суралцсанаа. За тэгээ би та бүхнээс зарим зүйлийг ингээд бас асууж лавламаар бол надад бол санагдсан. За тэр бол ингээд юу гэсэн бэ гэхээр бид Есүс Христэд итгээд амьдарч байна. Таны Есүс Христэд итгэдэг гэдгийг хүмүүс мэдэх үү? Таны Есүс Христэд итгэдэг орон зайг хүмүүс хүндэлдэг үү? Сайнаа залбирч байна. Сайнаа Библи уншиж байна. Сайнаа одоо цаадах чинь цуглаантай байгаа баха. Цаадах руугаа нэг өнгөрөөгөө залгасан дээр бах гэдэг ч юм уу те. Эсвэл ажил явдал ч юм уу янз бүрийн зүйл болох үе те. Манайхын Есүст итгэдэг юм чинь түүнийг энэ зүйлүүдэд оролцуулж одоо те ингээд дэмий хаа гэдэг ч юм уу те. Сайнаа дөртөө тэргүүл залбираал байж байгаа угаасаа ойлгомжтой. Тэгэхээр сайныг ингэх хэрэггүй байх, ийм шаардах хэрэггүй байх, ийм зүйл гаргаж энэ тохиолдолд одоо явах хэрэггүй баха. Одоо юу гэдгийг төрчил үүсгээд хэрэггүй баха гэх мэтлэн таны Христ итгэлийн орон зайг хүмүүс мэдж ойлгодог. Энэ та Христ итгэлийнхээ орон зайг хүмүүст мэдүүлж одоо үнцэнтэй байлгая гэж бодвол та өөрөө Христ итгэлийнхаа дотор энгийн өдрүүдэд хүмүүс рүү хандсан алхмуудыг маш хийдэг байх хэрэгтэй. Тэгээд миний дотор нэг юм сүм барихсан гэсэн тийм бодол байгаа. Хүмүүс болдогдөг байхгүй. Гадар дээрх нэг байшин барилга болж чухал шүү дээ. Бурхны ариун хүмүүсийн чуулган чухал гэдэг. Ойлоо чухал гэж би бол бодож байна. Ариун хүмүүс маань амар амгалан цуглах газар байхгүй. Дуртай үедээ очиод ингээд залбирах газар байхгүй байвал бас энэ бас хэцүү зүйл гэж бодож. Тийм учраас нэг юм залбирлын өргөө бариад нэг тэндээ нөгөө те яг уу бүр ингээ католик маягийн биш л дээ. Тэгтээ нэг юм насан туршдаа тэнд нэг юм настай ингээ хүмүүсийг залбирахад нь дэмжиж байж идэг. Хизээч одоо ингээ отсон байж идэг нэг тийм өвгөн байхансан гэж бол боддог юм аахгүй. Тэр шалтгаан нь юу гэхээр анх Библи уншиж байгаа үедээ энэ Есүсийн сүмийг цэвэрлсэн үйл ажиллагааг хараад миний дотор маш гүн сэтгэл төрсөн. Яг тэр үед төрсэн сэтгэлээ одоо би та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Та бүхэнд бас тийм байхыг бол үгүйсэхгүй. Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж. Бурхан өөрөө сүмийг ингэж хэлсэн. Миний гэр бол залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж. Бурхны өргөөг, Бурхны сүмийг тэ одоо Бурхны асрыг тийм үү одоо юу гэдэг ариун майхныг синагогийг те сүмийг чуулганыг хүмүүс харахтаа нэг зүйлийг ойлгодог байх хэрэгтэй. Энэ бол хамтдаа залбирах гэж, хамтдаа магтах гэж, хамтдаа бие биенийхээ төлөө хайраа зориулах гэж, бие биенээ урамшуулах гэж, хамтдаа тэгээд үг сонсох гэж. Цуглалт гэдгийг. Хэрвээ та хэдэн нэгэн цагт өргөө барьж байгаа бол тэр өргөөний чинь оршиж байгаа хамгийн гол утга учир нь залбирах явдал бол байгаа юм а гэж хүмүүсийн. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд залбиралд өөрийгөө нэлээх зориулах шаардлагатай болж байгаа. Яг гэвэл нөө өвчтөе хүмүүс миний эргэн тойрон их байгаа болгоо. Тэгэд би миний хувьд ингээд жишээ нь өчигдөр орой 11 цаг үед нэг газар залбирмаар байсан. Тэгтэл залбирах газар байдгүй. Яг хаанч залбирч болно гэж хүмүүс ярьдаг л да. Гэхдээ би үнэхээр өчигдөр залбирах газар жоохон хайсан. Есүс сүмд ороод худалдаачдыг болон худалдан авагчдыг бүгднийг хөөж гаргаад мөнгө солигчдын ширээнүүдээ тагтаа худалдагчдын сандлыг хөмөрч орхиод тэдэнд миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг дээрэмчдийн үр болгосон байна. Энэ өнөөдрийн магадгүй хамгийн чухал ишлэл болов гэж миний хувьд бол бодож байгаа. Миний гэр залбирлын гэр байх ёстой. Бурхантай харилцахад бидэрт юу чухал байд юм бэ? Цэвэр зүрх сэтгэл, шударга амьдрал, залбирал, үнэнч байдал, сүсэгт байдал энэ зүйлүүд бол чухал. Харин энэ зүйлүүд нь сүмд очсноороо
хөгжиж, урамшиж, хэлбэрээ олж хөрөнгө оруулалт болж явах хэрэгтэй юм. Хөрөнгө оруулалт гэдэг нь юу гэхээр би залбираа суужид ломи орж ирээд залбирахад өөр манай хинч байдгийг нэг сонсогч орж ирээд залбирахад өөр те пастор орж ирээд залбирахад өөр магтаалынхан магтаал эхлээд магтаалтай хамт залбирахад өөр бас те номлолын үеэр залбирахад өөр гэдэг чим ингээд бүгдөө л хамтдаа бурхантай харилцаан дээр те солонгийн янз бүрийн өнгөт шиг тийм үү бүгдөө юм хамтдаа тэр цаг мөчийг бурхан зөвшөөрж гисэн цуглах газрын зөвшөөрсөн цуглах дээврийн зөвшөөрсөн хамтдаа байх хүмүүсийн зөвшөөрсөн энэ цаг мөчийг хамгийн гайхалтайгаар ашиглах тэр боломж бол чуулган бас цугларалтай байгаа байхгүй. Гэтэл Есүс бас үүнийг хийхийг хүссэн. Тэгээ сүмд ороод ирсэн чинь сүм Есүсийн одоо тий залбирахад одоо ивэлтэй залбирахад одоо тогтой тийм газар бол биш байсан. Есүс тэр сүмд ороод цэвэрлэгээ хийсэн тухай бид бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ би та бүхнээс нэг зүйл ингэж асууя л да. Материаллык шунал ашиг хонжоо энэ сүмээс гадуур байгаас. Хэрвээ энэ сүм дотор ороод ирэх юм бол хүмүүс залбирах хэрэгтэй. Нэг удаа 2008-9 оны үед санагч чинь манайх ингээд сансрын нэг юм жижигхэн одоо юунд офистай байла манай чуулган. Тэгээд офистай байжсэн би тэгээд тийм 7 хоногт 2 удаа библи судлалын хичээл орой заадаг байсан байхгүй. Тэгээд манайханд ойролцоо нөгөө эрүүл хоолтын клуб бас орфлем бас ингээд хид хидэн ийм газрууд байдаг байсан. Тэгээд тэгтэл доод давхарт байдаг одоо нэг ийм эрүүл хоолтын газрын хүн надтай нэг уулзаад үзсэн. Хөөе сайн чиний зааж байгаа хичээлийг чинь би өстой сонслоо. Сүрхий юм заад юм байна. Чи манай хичээлүүдийг манай хүмүүст заагаач. Чиний хичээл заадаг цагт чинь ямар цагууд байдیں۔ Гэдэг. Тэгэхээр би библ заахаар ер нь бол амьдралаа зориулж яваахаа би өөр юм зааж чадахгүй гэдэг. Чиггүй чи заачаа штэ энэ чи хэдэн төгрөг наа юм бэ гэхэд надад нэг зүйл. Үгүй би наадах чинь дэлхий дээр хамгийн сайн зүйлгээд баахан сурчлаа заасан чинь одоо нөгөө үнд чинь тохирохгүй заа нүүр мөрөн дээр нэм гардаг ч юм уу те айгу хэцүү болоод тэгээд бурхан минь ээ та намайг эдгэж өгөөч гэж сүмдэр өдөр чи би бас дахиад Есүс бол царийн ганц зам гэсэн зогсчихвэл тэр хүн ч хайчих юм болж байна. Тийм учраас би нэг л зүйл ярья гэж. Сүм дотор Есүсийг ороод чи материалын зүйлс ариун зүйлсийг буруу ашиглаж байгаа байдал хоёр нүртэй байдал бас одоо юу гэдэг нь өөрсдийнхөө шашинлаг үйл ажиллагааг залбирлын өргөөг залбирлынхаар нь ашиглаж байгаа гэж хүмүүст ойлгуулах гэж оролдож байгаа тийм маш юм өөдгөө маш завхарсан ийм нөхцөл байдал Есүсийг ухтаж авсан. Тийм учраас Есүс оронгуудаа худалдаачдыг эхлээд байсан. Та нар яв. Тэгээ хүмүүс нөгөө худалдаач нь хөөе та эзний хуулийг мэдгүй те. Хуучин гэрээний хуулиуд дээр те хэрвээ хүн жилдээ нэг удаа бурхны одоо ариун Иерусалимд очиж өргөл өргөх ёстой. Өргөл өргөх хургаа ингээд хол газраас авчрах хэцүү байх юм бол сүргээ харж агаад хамгийн одоо өөс эвгүй хургийг сонгож аваад түүнийг үн ханшийн тогтоогоод тэгээд яг тэр мөнгөө барьж хурж ирээд Иерусалим хотын ойролцоогоос яг тэр үнээрээ яг тэр үнэнд тохирох яг нутагтаа харсан шиг тийм хургийг худалдаж аваад өргөх тухай байдаг шүү. Бид нар хүмүүсийн хэрэгцээг нь одоо ойртуулж л өгч шин. Хүмүүс хурах хонио сүмийн гашаан дотроос эсвэл сүмийн гаднаас аавна штэ. Гэтэл бид нар өөрсдөө мэдээ. Бид бол малчин хүмүүс энийг сайн мэдээ. Хэрвээ хон 1-2 хоног л одоо юу гэдгийг хот дотор байх юм бол яаж царай зүс алдаж, үн цэнэ алдаж, яаж өрөвдмөр болцсон байдаг үлээ те. Тэгэхээр хүмүүс авахгүй бүр 7-7 хоног юм бол мэдээж тэр бол ойлгомжтой. Тэгвэл тэр нутагтаа өөрийнхөө сөрөг дотроос хамгийн үн цэнтэйгээ бурханд өргийгээд мөнгө өрөөд хүрээд ирсэн хүмүүс чинь хурж ирээд тэр Иерусалим гэдэг хот дотор тэр гундаж гантчихсан тэр хургийг сонгож авах үедээ сэтгэл санаа нь ямар болох вэ? Бас нэг зүйл. Хүмүүс бурханд өргөөд байна уу? Иерусалимийн сүм барих гэж байгаа барилгын одоо төсөвт одоо зардалд өргөөд байна уу гэдэг зүйл дээр маш их юм сэтгэл санаа их давгүй болж. Хаанчлал тэлхэд өргөж ийн эсвэл нэг барилга байшин барихад илүү өргөж ийн үү гэдэг дээр маш их зүйлийг бол бодож эхэлсэн байна. Тухайн үед бол яасан мэхээр Херод хаан буюу Христэд бурханд огт итгэдэггүй хаан сүм бариулж ирсэн чинь тэр сүм 80 жил барьсан гэж боддоо.
Есүсийг одоо Иерусалим хотод номлож байгаад 46 дахь жилээ баригдчихсан байхгүй. Дахиад 34 жил баригдан. Баригдаад дуусангуудаа 5 жилийн дараа нураагдсан. Харин тэр 80 жилийн туршид хүмүүс өргөсөөр байсан. Бурхандаа өргөж байна л гэсэн. Гэхдээ бурхан бол тэднийг ялгаж салгах нь. Бурхан чи буруу газараа өргөд байна гэж хэдэж хэлэв. Бас нэг зүйл мэдээж ариун зүйлсүүдийг буруу ашиглаж байсан. Сүм гэдэг чинь ариун газар байхгүй юу? Тэгвэл ариун газар гэдэг чинь одоо юу гэдэг хин нэгний карьер, хин нэгний одоо юу гэдэг олон нийтийг өөртөө татах юм эсвэл тийм газар бол ерөөсөө биш аа. Хин нэгнийг одоо бурхны үйлчлэл хийхэд нь саад болдог газар ч бол биш аа. Гэтэл Есүс Христийг одоо тэнд одоо Месаяг одоо сүм дотор номлоход нь одоо сүмийн зүгээс бол маш их авчиж байсан. Хоёрдогт нь хоёр нүур гарга. Нэг их сайхан одоо юу гэдгийг зөв юм хийж байгаа юм шиг хүмүүсээр сүм дүүрсэн байсан учраас Есүс мөнгө солигчдыг болон тэдний ширээг нураасан. Яагаад мөнгө солигчид тэнд бий болчихваа? Тухайн үед тэд нөгөө ромчуудад ялагдаад ромын динар, ромын одоо зоос, coin тухайн үед гүйлгэнд гарч байгаа байхгүй. Тэнгууд Израильчууд яасан бэхээр гоо ариун сүм дотор бид нэр ром зоос хэрэглэхгүй. Яг л ром зоосон дээр нөгөө нэг амьд бурхан буюу Цэсаруудын зургууд байгаа. Тийм болохоор тэд нар яг сүмийн гадаа ярангуудаа хүмүүс ингээ ромын зоосоор Израилийн одоо хуучин одоо юу гэдгийг зоосыг ингээ сольж аваад тэрийгэ сүмдөргөж тэр дотор нэг юм exchange одоо юу гэдгийг явагдаад байсан байхгүй юу. Тэгээ тэрийгэ их зөв юм хийж байгаа гэж бол бодчихсон. Бурхан хүний гаднах байдаг зүрх сэтгэлийг хардаг. Ямар зоос барьж явааг юм биш. Ямар сэтгэлээр өргөх гэж явааг юм. Бас тэр зоос нь тэр хүний хувьд ямар үнцэнтэй вэ гэдгийг бэлэгсэн авгаа харсан шиг бол хардаг баг. Эцэст нь тэд хоёр нүур гаргаж ирсэн. Тэд яг үнэндээ хүмүүсийг бурхантай уулзуулах биш. Харин өөрсдөө бурхны өмнө зогсож байсан. Тэд уг нь бол тэнд хүн бурхантай уулзах залбирлын гэр байх ёстой байтал. Хүмүүс тэнд байгаа хүмүүсээс болоод тэнд маш их одоо юм бурхантай уулзах уулзалт юм бөглөрөл хүнд суртал хүндхэцүү байдлууд үүсчихсэн гэж байна. Тийм учраас Есүс тэнд байгаа бүх тэр нөхцөл байдлуудыг бүгднийг зогсоож цэвэрлээд тэгээд дараад нь яасан бэ гэхлээр хараагүй доглон хүмүүс өөр дээр нэрэхэд тэднийг итгээсэн баг. Есүс сүмийг 2 удаа цэвэрлсэн гэдэг. Та өөрийнхөө сүмийг хэдэн удаа цэвэрлэдэг вэ? Би танаа цуглааны тухай яриаггүй. Ариун сүнс орших таны тухай яриад байна. Та өөрийнхөө биеийг хэдэн удаа цэвэрлэдэг вэ? Та өөрийнхөө сүнслэг гэр орныг ариун өргөөг, ариун сүнс орших сүмийг та өөрийнхөө залбирлын гэр байх ёстой. Энэ одоо алхаж яваа ариун сүнстэй энэ бие итгэлийн амьдрал сүсэгт байдлаараа хэдэн удаа цэвэрлэдэг вэ гэдэг асуултыг энэ өглөө танд тамаар байна. Хамтдаа үнийг хийцгээе, хамтдаа нэг нэгэ урамшуулж нэг нэгэндээ тусалцгаая. Амьдралдаа таныг хайсаар яваад садаа зам дээр ирлээ шийдвэр гаргах болоо хож минь жаргалын тухай сонсоод түүнийг дагахаар шийдлээ шийдвэр гаргах болоо Зүрхний тантай дэндүү орхон болжээ Цаг үргэлж таныг магтах болжээ нарийн зам дээр ирлээ
гаргах болоо. Есүс таны чихэн дагсан шиг би ч бас дахаар шивжээ. Зодос гарахаар болоо. Зөвхөн тантай дэндүү орхон болжээ. Цаг үргэлж таныг магсах болжээ. ертөнцийн хэзэн таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үстэнтэйгээ хамт гэж хашгирцгаа. ертөнцийн хэзэн таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үстэнтэйгээ хамт гэж хашгирцгаа. дэндүү орхон болжээ. Цаг үргэлж таныг магтдаг болжээ. Зүрх минь тантай дэндүү орхон болжээ. Цаг үргэлж таныг магтдаг болжээ. Магтахдаа үдийн үстэнтэйгээ хамт гэж хашгирцгаа. ертөнцийн хэзэн таныг би цаг үргэлж магтахдаа үдийн үстэнтэйгээ хамт гэж хашгирцгаа. Бид өнөөдрийн үгийн цагаараа Матай 21-ийн 12-оос 13 дахь ишлэлээс суралцлаа. Тэгээд ариун сүмийг цэвэрлсэн тухай Есүс залбирах газар бол миний эцгийн өргөө юм а гэсэн тэр зүйлсүүдийн талаар бид нэр суралцлаа. Тэгээд бид өөрсдийн доторх тэр зүйлсүүдээ цэвэрлдэг билүү гэдгийг дахин санах, мөн бас цэвэрлэх тэдгээр зүйлсүүдийг бас энэ өглөө бидэнд дахин сануулж өглөө. Сүмд янз бүрийн юм хадгалдаггүй те. Сүм чинь зэвсгийн агуулга биш шүү дээ. Сүм чинь холбооны мөрдөх давчааны агуулгач биш. Тийм болохоор хин нэгний талаар муу мэдээллүүд, үзэн ядах сэтгэлүүд, дайтах зэвсгүүд, ийм зүйлүүд өөрийн ариун өргөө болохын бие энэ бодол санаандаа битгий хадгалаарай. Тийм зүйлсүүдийг хадгалах яг тийм лангуу гинэ. Нөгөө 50-рууд битгий бэлдээрээ тий. Би өөртөө хариуг нь байрна гээл ингээл тий. Би өөртөө тэрэнд энэ үгийг хэлнэ гээл ингээл битгий тэгэрээ тий. Магадгүй таныг хин нэгэнтэй дайтах эрхтэй гэж хүмүүс ч бодож иж болно. Уулзаад муу хэлэх эрхтэй, хариугаа авах эрхтэй гэж тий. Гэтэл та уулзах үедээ Христийн дотор өөрчлөгдсөн байгаа. За ямар ч гэсэн энэ сайнаа, ямар ч гэсэн энэ номи миний эсрэг буруу зүйл бодхоо болжээ. Хүн болго ингэж бодохгүй шүү. Харин энэ яагаад ийм болов? Нөгөө Есүсэл болсон бах. Тэгэхээс ингээд намайг орхих хүн биш гэж бодохоор ийм өөрчлөлтүүд, ийм амар амгалан бидний зүрх сэтгэлийг эзэмдээсэ. Бас тэгээд бидний дотроос гарч байгаа зүйлүүд нь
бидний биш харин бурхан бидний дотор байлгахыг хураахыг цаг нь болохоор хүмүүст гаргаж тараахыг те хин нэгэн дамжуулуулахыг хүссэн зүйлсүүдээр дүүрэн тийм сайхан амьдралаар бүгдээр амьдрья. Энэ 7 хоногт эзэн Есүс Христ маань бидний төлөө юу хийснийг бүгдөө бодож бие биендээ сануулж явъя. Амен. Хамт залбирая те. Орчлын ертөнцийг бүтээсэн бидний хайрладаг хамгийн агуу хайрын бурхан минь танд баярлалаа. Энэ цагт өнөөдөр Германы шүтгийг сонсож байгаа бүхий л хүмүүсийн төлөө залбирч байна. Тэдний хайртай хүмүүсийн төлөө залбирж байгаа залбирал амьдралдаа санаа зовж байгаа зүйлсүүдийн төлөө хийж байгаа залбирал учраа олохгүй асууж байгаа залбирлуудыг эзэн тань энэ цагт хамт өргөж байна. Та ивэж өргөж өгөөч. Та хамтайж та өөртөө зэгцэлж учраа олоход нь туслаач. Бас бие биендээ бас тусалж бие биенийхээ төлөө байгаад туслаач. Учир нь би таны өмнө цуглахад бидний чуулган тантай залбирах газар, тантай уулзах газар болдог. Монгол бүх чуулганыг өрөөгөөж Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдрэ өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.